Бүгдний өнөөдрийн минь өнөөдөр та бүхэндээ X буцаж ирэх үү, тэр хүн буцаж ирэх үү, за дараагийн үйлдэл нь ямар байх вэ гэсэн сэдвээр уншлагыг гэр бэлтгэсэн байгаа. За та маа сая ярьсныг ойлгосон байх. Дахин асууад идэх. За та маань энэ 3 группээс үзэж байгаад өөртөө аль таалагдсан группээ сонгоод уншлагатаа орцгооч. За яг үзэр сонгоход хэцүү байгаа бол хэдүүлээ ингээд. За одоо өөртөө аль таалагдсан үзрээ бас сонгож болно. За сонгосон байх гэж найдаж байна. За нэгдүгээр групп хийх гэж хүн шиг байна. За нэгдүгээр группийнхны маань хувьд гээд тэгэх юм бол ойрын үед ер нь нэлээд гацалттай байгаад байсан энерги харагдчихээн. За магадгүй ер нь next day-сээ болоод ч юм уу хүн хоорондын харилцаанаасаа болоод нэг гацалтанд орсон байдалтай байсан байна гэж харагдчихээн. За ер нь одооноос нэг 7 хоногийн өмнөөс нэг сарын дотор ч юм уу нэлээд амьдрал нь гацалттай яг өөрөө яг юу хийхээ мэдэхгүй байгаа ч юм уу эсвэл яг энэ харилцаан дээр үйл хөдлөл авах болчихсон яхаа мэдэхгүй байсан бол та хэд маань одоо яг таны энерги ингэж орж ирж эхэлж байна гэж хэлж чинь хөдөлгөөнд аливаа зүйлс хөдөлгөөнд орж эхэлж байна. Энэ нь зөвхөн хоорондын харилцаан дээр байж болон тань руу хүмүүс үйлдэл хийж байгаа. За эсвэл та яг за би нэг хүнтэй харилцаад үзье эсвэл үерхэд үзье. За эсвэл магадгүй X юм буцаагаад ингэж уучлаад нийлээд үзье гэсэн байдлаар хандаж байгаа бол та хэд маань бас зөв группийг сонгосон байна. За зарим хүмүүс маань бол энэ харилцааг бүр дуусгана гэсэн байдлаар хандаж байгаа. Тэгээ хизээч энэ үедээ баг холбоо барихгүй гэсэн байдлаар хандаад боловглсон байгаа хүмүүс байгаа бол та хэд маань маш зөв группээ сонгосон байна гэж хэлүүлж байна. Зөвхөн X-ийн талаас та их. За энэ талд таны энерги явж байгаа, нөгөө талд X-ийн энерги явж байгаа. За тэгэхээр таны энергийн хувьд ямар байна вэ гэд тэгэхээр та хэд маань энэ харилцааг ер нь бол дуусгахыг хүсэж байна гэж хэлүүлж байна. Хэдий яг ингэ татагдж байгаа энергитэй байгаа боловч энэ хүмүүс маань дийлэх хувьд 170% юм уу X-ээс бол ер нь сална гэсэн шийдвэртэй байгаа гэж хэлүүлж байна. Яагаад гэвэл тэгэхээр энэ харилцаа өнгөрсөн хугацаанаас ахуулаад танд маш худал хуурмаг зүйлс ихтэй байсан гэж харагдаж байна. Магадгүй гэсэн дандаа худлаа ярьдаг. Надад л яг альбис тэгээ 3 дахь харилцаа бол харагдахгүй байгаа боловч яг нэг мессеж хүчтэй хүмүүсийг фоллоу хийдэг эсвэл танаас өөр хүмүүсийг нэг сонирхоод байгаа юм шиг мэдрэмжийг та бүхэнд маань төрүүлээд байдаг. Одоо жижиг сажиг юм дээр аюу худлаа яриад байсан тийм энерги орж ирж байна. Нэг хүнийг найзалчаад за энэ зүгээр манай ажлын хүүхэн гэдэг нь нөгөөд нь огт ажлынх нь хүн биш байдаг ч юм уу. Энгийн жишээ нэргээд тэгэхээр ийм зүйлс маш их байна. Магадгүй уулздаг зүгээр хоол молонд орсон ч юм уу. Юу н уулзсан танаас гадуур өөр хүнтэй уулзсан ч юм уу. Ийм энерги маш худал хуурмаг энерги харилцаанд маш их сувгилж байна. Энэ нь та хэд бол ер нь маш их эргэлзээг төрүүлдэг. Та хэд маань яагаад вэ гэхээр энэ үндэ уг нь итгэхэд харилцаа шинээр хэлхийг хүсэж байгаа ч гэсэн энэ хүн бол угаасаа худлаа гэсэн байдлыг мэдж байгаа. Та хэд маань өнгөрсөн хугацаанаас ахуулаад харилцаан дээр маш худал хуурмаг зүйлсийг мэдрээд байсан учраас одоо бол ер нь энэ харилцаагаа ингээд тавьж явуулъя гэсэн байдлаар хандаад байна. Тэгэхээр тавьж явуулъя гэхээр гацалтанд ороод байгаа байхгүй яг тавьж явуулж бол бас чадахгүй ингээд эргэлзээд энэ за бас салах димэж юм болоо те миний битүүр айдас жаргалтай сайн сайхан амьдрах юм болов гэж бодоод байгаа боловч эцсийн байдлаар бол ер нь
Энэ харилцаанаас гарч явъя. Тэр нь надад бол аз жаргал илүү амар амгалан сайн сайхан зүйлс дараагийн шинэ мэдлэг авчрах юм байна гэсэн бодол нь мэдрэмжийн давмаа байгаа хүмүүс байгаад байна. За хэрнээ эксүүдийн хувьд гэд тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ хүн бол яалтчгүй сонголтон дээр эргэлзчихээ. Хоёр сонголттой байсан. Таныг нэг харилцааныгаа сонголт болгочод яваад тасаад байгаа харагдаж байна. Нэг бол нөгөө хүн ингээд хайж чадахгүй тий өөр хүнтэй ингээд холбогдоод байдаг. Тэр гайгүй ч юм уу, энэ гайгүй ч юм уу, энэ намайг ойлгох юм болов уу? Манай энэ уярч байгаа хүн зөв юм болов уу, биш юм болов уу ч юм уу тий. Яг таныг нэг хоёр сонголтын нэг болгоцсон байсан байдалтай байна. Тэгээ ер нь бол харилцаан дээр яалтчгүй энэ хүн өөрөө тийм нэг хөндлөгийн хүмүүс оруулж ирээд байдаг юм байна л да мессеж хүчээр эсвэл холбоо харилцаа бус хүмүүстэй тогтоогоод байдаг тийм зан хандлагатай хүн байсан байна. Тэгээ одоо бол яг тантай илүү доктортой бай гэж шийдэж байгаагаад чихэн та ийм байдалд орчоод байхад энэ хүн одоо эсэргээр за би нэгдүгээр бүлгийнхэндээ яг доктортой байх хэрэгтэй юм байна. Би ингэж илүү дутуу хүмүүс рүү шал дэмий хүмүүсийг харилцаан дээр оруулж ирж үрнэ энэ харилцаагаа сүйдлэх ёсгүй юм байна. Бид тээр бол маш доктортой урт удаан хугацааны харилцаатай хүмүүсээ гэсэн зүйлийг маш их ойлгож байгаа гэсэн байдлаар харагдаж байна. Тийм болохоор яг нэг энэ хүмүүс рүү магадгүй нөгөө гадны хүмүүс маш их ингэж татагдаж тэмүүлдэг юм байна л та. За энэ хүмүүс магадгүй нэгдүгээр группийн маань хүмүүс нэлээ өндөр албан тушаалтай ажил эрхэлдэг. За нэг бол дарга марга компани удирдах албан тушаал хийдэг ч юм уу. За бусдын нэг нүднээр байдаг ажил хийдэг хүн байхгүй юу? Мөнгө санхүүгийн тал дээр нэлээ боломжтой байж болно. Тэгэнгүүт нэгдүгээр бүлгийнхний маань тэр хамтрагчийн гих хүмүүс эргэн тойронд нь маш их байгаад байна. Хамтрагчид шүтсэн хамтрагчтай ч уулзахыг хүсдэг, хамтрагчтай ч суухыг хүсдэг. Яа ийм залуутай ийм хүүхэнтэй суучрахсан те эсвэл нэг ямар гоё мөнгөтэй, ямар гоё машинтай юм ч юм уу орчин үеийн жууган тийм болсон болохоор би та тэр байдлаар нь тайлбарлаж байгаа шүү. Тэр зүйл нь их татагддаг гэж хэлүүлж байна. Ялцчгүй энэ хүмүүс бас бусдын нүдэн дээр их гэрэл гээдээ мөнгөлөг харагддаг байгаа байхгүй юу? Тэр утгаараа хүмүүс татагдаад за энэ үеэр нь тэрийг одоо ойлгож эхэлж байна. За нэгдүгээр бүлгийнх маань намайг яг ингэж чин сэтгэлээсээ хайрладаг урт удаан хугацааны доктортой харилцаа юм байна. Бус хүмүүс бол яг намайг ингэж гадна талаас нь өнгөн байдлаас нь те эсвэл миний мөнгө санхүү ажил албан тушаал тэр болгонд татагддаг болохоос чи сэтгэлээсээ бол надад хайрладаггүй юм байна гэсэн байдлыг бол маш их ойлгож байгаа гэж харагдаад байна. За энэ хүн ялцчгүй таад дээр маань маш удаан хугацааны доктортой зүйлсийг хараад одоо ингэж энэ хүн миний доктортой юм болох юм байна. Доктортой хүү юм байна гэсэн байдлаар одоо бол ер нь ойлгоод байгаа гэсэн мэдээлэл оруулж ирж байна. За энэ хэсэг ингээд дуусла. Одоо яг хэдүүл яг X нүүлт хийх юм уу гэдгийг харна. За тань руу үйлдэл хийх үү гэдэх юм бол энэ хүмүүс маань та бүхэнд маань үйлдэл хийж орж ирнэ. Ер нь бол одоо ингэж энэ миний хувь тавилангийн хүү юм байна. Энэ миний заяаны хайн юм байна гэсэн байдлыг маш их ойлгосон байгаа. Тэгээ та бүхэн маань маш их ирч хүчтэйгээр за манлайлаад тий энэ харилцаагаа ер нь удирдаад өөрийнхөө гартаа аваад за би энэ харилцааг ер нь цаашаа өөрөө ахиулах хэрэгтэй байна. Би өөрөө энэ харилцаан дээр ингээд ирч хүчтэй байж галт өлтөй байж тий энэ харилцаагаа өөрөө удирдаад чиглүүлээд явах ёстой юм байна гэсэн зүйлийг маш их ойлгож байгаа гэж харагдаж байна. Энэ хүмүүс маань олоодохгүй ер нь маш хурдтай үйлдэл хийж орж ирэн та тэрхүү маань өөрөө ингээл санал тавиад болцсон энэ тэр хоол идэ өмнө нь хийж нэг хичээл зүтгэл гаргадгүй байсан бол одоо аюу тийм хичээл зүтгэл гаргаад нэг тийх үү инх үү яах уу ийх үү гэл ийм байдлаар та тэр маань маш их хандахаар харагдчихэв. Гэхдээ бас та хэдийн маань зүгээс өгж байгаа хариу үйлдэлээс болоод энэ хүмүүс маань жоохон зүрх бодолд автнаа гэж харагдчихэв. Тэгээ ер нь бол юундаа та хэдийг маань яг ингээд зөв чиглүүлэх биш энэ хүмүүс маань контролдох гэж үзээд байдаг юм байна. Нэг өдөртөх гад үзээд байдаг юм байна. Харилцаан дээр өөрийнхөө байлгах гад тий. Тэгээ та хэдийг маань нөгөө нэг энэ хүнд гаргаж байгаа хариу үйлдэл нэг буцаад салж нээсэн. Тэгээд
эргэлдсэн тэ энэ хүнийг нэ хүлээж авахгүй байгаа тэр хандлагуудаас ч болоод энэ хүн улам танд ингээд шунах юм байна л та. Ягаад нэгдүгээр бүлгийнх маань юусэн намайг гэхгүй байна. Над руу буцаж ягаад ингэж хандахгүй байна тий. Яагаад үйл хөдлөл авахгүй байна гэд тэрнээсээ болоод энэ хүний нөгөө нэг жоохон шунал хаардалт муу мухай зүйлсэн юм хэлгээд байгаа чинь заримдаа жоохон уурж гад ах ч юм эсвэл төрөмгийн байдлаар харилцаанд хандж хэлэх гээд ах шиг тэнийг эсвэл өдөрт гад өөрөөрөө байлгах гад байгаа тийм байдал харагдчихэв. Эсвэл өөр хүнтэй болцсон юм болоо өөр хүн уулзаад байгаа болов гэсэн тэр бодлоод тавтаал тэгэнгүүтээ өөрөө тэрэндээ уурлаа шарлаад байгаа тийм зүйл харагдчихэв. Өнгөрсөнд энэ хүний ойлгохгүй байгаа зүйл нь юу вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та бүхний маань ингэж гомдоож байснаа харамсуулж байснаа тий ойлгож өөрчлөлт гуйж тэр алдаагаа засаж тэн дээр хичээл зүтгэл гаргаж таныг тэр гомдол харуулснаас чинь тайвуулж тхий оронд энэ хүмүүс маань зүгээр л харж ирсэн үнцг нь болохоор энэ хүн бол миний дудаа буцааны харилцаатай хүү юм байна би алдаж болохгүй байна гэсэн байдлаар одоо үеэсээ ахуулаад хичээе гэж бодоод байгаа байхгүй. Тэр нь хамгийн хэцүү байдал. Яг гэхээр өөрчлөлт гоохгүй нэг л хүний сэтгэл сэв суудсан гомдсон байгаа бол тэн дээр яаж засах вэ гэхээр өөрчлөлт өнгөрсөн зүйлийнхээ алдаагаа эхлээд засах. Тэгээд хамттай харин урагшлах байхгүй. Тэгэхгүй энэ хүн өөрчлөлт гуйж тэр гомдлогоос чинь тавихаас илүүтэй зүгээр л одоо хичээл зүтгэл гаргаад тгий ингээ болзаа гэж тэгж хийснийгаа тоохгүй болохоор нуурлаад өөр хүнтэй болсон байх таа гэж бодоод сүний нэр гарч ирчихв. За одоо энэ таядд маань үрж байгаа сахиусуудынхаа зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэдгийг харчээ. За сорилттой харилцаа гэж харагдаж байна. За нэгдүгээр бүлгийнхэд маань өгч байгаа зөвлөмж зөвлөгөө гэд тэгэхээр таадыг маань ер нь энэ харилцаанаас гарах хэрэггүй барин бүх зүйлийг шигнэрлэх хэрэгтэй. Таад маань өөрийнхөө эмгтээлэг энерги дотоод гал төлөө алдсан байгаа бол тэн дээр харин ингээд ажиллаад өөрийгөө дотоодоос сэргээх хэрэгтэй байна гэсэн мессежийг оруулж ирж байна. Тэгснээрээ таад маань яг юу болох гэдэг юм л та. Энэ харилцаан дээр илүү нэг аз жаргалтай болох гээд байгаа мэдрэмж орж ирж байна. Та хэдийг бол альва зүйлийг шинээр эхлээ энэ харилцааны энэ бол өнгөрсөн бүх зүйлс ч юм уу эсвэл харилцаан дээр гарч ирээд байгаа асуудлууд шийдэхгүй байгаа зүйлс юу вэ гэхээр токсик харилцаа бол биш юм. Үлийн үрийн харилцаач биш. Ер нь бол гарч ирж байгаа зүйл нь амьдралд гарч ирж байгаа танд өгсөн сорилт гэж гарч ирж байна. Та бүхэн энийг яаж давж туулах юм? Та бүхэн энэ зүйлүүдээс юу мэдэж, юуг сурч, юуг ойлгож, яаж энэ харилцаагаа цааш нь илүү ахиулахыг гэсэн тал дээр сургамж өгөхийн тулд сорилт орж ирсэн байна гэдэг зүйл байна. Энэ харилцаа одоо таны хувьд хэр үн цэнтэй юм те? Та энэ харилцаан дээр иймэрхүү зүйлс ингээд оруулаад идэв за. Энэ харилцааг хайж гин үү? Эсвэл энэ харилцаагаа шантарч байна уу? Энэ харилцаагаас сурах юм аа сурч гин үү гэдгийг хорвоо ертөнцөөс магадгүй сорих гэж орж ирсэн зүйлсээ гэж хэлж байна. За тэгээд бас энэ нэг гацаанд байгаа, шийдэхгүй байгаа эргэлзээнээсээ гараа. Тэгснээрээ та илүү нөгөө өөрийнхөө сайн сайхан аз жаргалаа болно. Энэ харилцаан дээр илүү гоё сайхан байж чадна. Хүснэ өөрийнхөө хүснээр илүү амар амгалан эрх чөлөөтэй байж чаднаа. Тэгээд ер нь бол харилцаан дээр тэнцвэр тогтноо гэж хандж байна. Өнгөрсөн хугацааны тэр нөгөө хүнд хэцүү зүйлс бол ард орхиогдоод за магадгүй гэсэн ер нь жоохон их нэлээх зүйлийг ойлгосон байгаа учраас харилцаан дээр тэмцнээ тэр очиж утгаараа бас та хоёрын маань харилцаа их сайжрах боломжтой гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань бас харилцаан дээр шийд гаргахаас өмнө нэлээд харж нөхөдтэй хандхаар хэрэгтэй байгаа юм байна шүү. Тийг анхааруулъя. За нэг юмыг сануулж ирэхэд манайх өнөөдөр 8 цагаас миний онлайн хичээл байгаа. Энэ дээр юу яах вэ гэхээр өнгөрсөн дох гомдол харуулсал юу гэдгийг хүнд хэцүү ачаа дараагаа тавьж явуулах цаа магадгүй X-ээр тавьж явуулж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол тэрнэр нь ямар зөв аргаар ингэж хүнийг тавьж явуулдаг юм бэ гэдгийг сэтгэл зүй болон сүнслэг талаас нь хичээл орноо. За дээрээс нь асуулт хариултаа бас булан байгаа. Та хэд мөн тэн дээр борч ирээд хичээл суугаад үзээрэй. Аливаа зүйлийг бас ингэж хитрхи хөнгөвчдөд юу яах гэдэг байгаахаа
нэг засал ном бий төдийхнөр ингээд арга цаагаад хийх гээд байв мэдээж засал ном бол хүний амьдралд аюу хэрэгтэй байж болно. Гэхдээ хамгийн их гой засалж хүн өөрийгөө засах ёстой гэхгүй дотоод усаар засаж ийж тэр чин танд үйлчлэнэ. За нэгдүгээр бүлгийнхэнд маань нэгцүүдийг нийлүүлж байгаа зүйл юу вэ гэхээр за бидний амьдрал одоо ингээд харагдаж байгаас ч юм биш ээ гэж. За энэ яг зөв цаг хугацаанд биш байсан. Одоо би яг ингээд имжлэгдэж байгаа цаг хугацаа би өөрөө харилцаагаа ингээд дахин ингэж одоо нэг боддог гэж хэлүүлж байна. За тэгэхээр нэгдүгээр бүлгийнхний маань хувьд хамтрагчд нь яасан бэ гэхээр магадгүй өнгөрсөн хугацаанаас ахуулаад юу юм бэ? Өнгөрсөн хугацаанаас ахуулаад нэг өөрийнх нь буруу цаг хугацаан дээр та гэд маань учирсан юм уу? Да өөрийнх нь нэг болохгүй байгаа тий. Эсвэл нэг ганцаараа явж исэн тэгээд нэг юм эрэгтэй хүмүүс чинь тэр тусмаад идэв штэ нэг хүүхнүүдтэй уулзаал хүүхнүүдтэй ингээл аюу олон хүүхнүүдтэй харьцаад явж идэг тийм үе байдаг. Эсвэл нэг өөрийнх нь хамгийн муу муухай болохгүй байсан өгч төрлөг тал нь гараад ирсэн үед ч юм уу та юм маань уулзсан байх магадлал маш өндөр юм байна. За чи энэ нэг 5 дахь процесс ч юм уу тийм энэ тойроо ер нь дуусгах хэрэгтэй байна. Өөрийнхөө яг одоо энэ байгаа зүйлийг дуусгах хэрэгтэй байна гэсэн мессеж орж ирж байна. Тэгээд та эдийг маань ер нь сахиусууд нь юу руу одоо хорвоо ертөнцийн гоё сахиусан тэнгэр юу байдгийг те өвгдээц нь юу руу чиглүүлэх байна вэ гэхээр илүү хамаар амгалан луаз жаргал руу та эдийг маань гэрэл гээв тэгээд өөрийгөө ингэж сэрэх тэр зүйл рүү татаад байгаа юм байна гэж хэлүүлж байна. За чи бол сайн зүйлийг бүрдэх хэрэгтэй гэж. Тэгээд бас өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгоо дагаарай гэж хэлүүлж байна. Тэгэхээр та эдийг маань өөрөө яг яамаар байна гэдгийг бас дагах хэрэгтэй байна. Өөрийнхөө дотооддоо нэлээд ажиллах хүмүүс харагдаж шүү. За ингээд энэ үрээд нэгдүгээр группийн ном маань уншлах дуус. Хоёрдугаар группийг уншлах тарцгаач. Хоёрдугаар группийн хайныг уншлах хэрэгтэй. За ямар хүн нэр гарч ирж байна. За хоёрдугаар группийн маань хувь харилцаан дээр нэлээд гомдолтой, харамсалтай байна гэсэн мессеж орж ирж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээ гомдож харамсан. За та хэд маань одоо яг нэгсүүдтэй маш гомдоод байгаа. За тэгсэрний харилцаан дээр нэлээд цөхрлийг мэдэрч байгаа. Тэ энэ харилцаанаас ер нь гарч иж чадахгүй, байж чадахгүй. Тэгээд ер нь бол яг гарыг гэхээр та хэд маань айгүй дурсамжиндаа баригдчихэв. Тэгээд гацалтанд орсон хүмүүс байгаа гэж харагдчих байна. Энерги уншлах нь зөв таарч байх юм бол та хэд маань уншлагаа цааш нь үргэлжлүүлээ сонсоорой. За одоо та хэд маань өөрсдийг нь зан дээр ямар байдалтай байна. Хөрхидөө. За нэгдүгээр группийн маань ямар хөрх юм бэ? Гинэ. Харилцаа бол ер нь жоохон хуурам эхлэлттэй байсан харилцаа юм байна. Та эдийг манай гэсүүд нь ер нь хуурам эхэлсэн ч юм уу тий. Тийм болохоор та эд маань ер нь энэ харилцаан дээр нэлээд гомдож харуулсаад байгаа юм байна. Тэгээд энэ харилцаагаа уг нь бол та эд маань сэтгэлээсээ гэхээр яалтчгүй шинийг эхлүүлмээр байгаа энерги гарч ирээд байна л да. Тэгээд хөөрхөг хэлүүлж байгаа нь юу вэ гэхээр одоо хоёрдугаар бүлгийнхний маань X-үүд нь алдаагаа ухаарад буцаад ингээд туужлалт гуйгаад тий таныг номер 1 болгоод энэ харилцаан дээр хичээл зүтгэл гаргаж чадах юм бол та хэд ба нөгөө ингээд бүх харилцаагаа цуугаш нэрэглээд аз жаргалтай байхыг хүсэж байна гэж хэлүүлж байна. Яалтчгүй л их хайртай хүмүүс юм л да. Тэгээд та хэдийн маань хооронд бас нэлээ удаан хугацааны дурсамж харагдаж байна. Хоёрдугаар бүлэг группийнхэн маань юм ихэнх амьдраад нэлээ удацсан хүмүүс байгаа юм болоо та. Тэгээ хамтын дурсамж ихтэй та хэд маань бас ихсүүдээ маш их санаж байгаа энерги их зөнхөлж гарч ирж байна. Тэгээ ер нь бол энэ хүнтэй маш урт удаан хугацааны ирээдүйг харцсан. Гэтээр бол угаасаа л амьдраад насан туршдаа ингээд амьдраад дууснаа гэсэн тийм энергитэй байгаа хүмүүс байгаа болохоор өөртөө ингээд харилцаан дээр явж чадахгүй, бууж өгч чадахгүй гацсан
Тэгсэр нэг харилцаан дээр үлдээ гэх юм харилцаан дээр дандаа бодлох хуурмаг зүйлс байгаа гэдэг нууц байгаа гэдэг. Энэ нь та хэдийг маань яалтчгүй зөвхрөл рүү гомдол харуулсал руу төрөлхөд байгаа энергитэй байна л та. За глобалийнхний маань нэг зүйл нь өөрсдийн бодолтой. За яалтчгүй л урт удаан хугацааны харилцаа байсан байна. Шинэ үзэсгэлэн байна. Хэцүү. За. Хоёрдугаар группийн маань X-үүдийн хувьд бол яг өнгөрсөн хугацаанд бол ялцчгүй таад маань урт удаан хугацаанд хамт байсан ч юм уу эсвэл урт удаан хугацааны ирээдүйг харж ирсэн хүмүүсээ гэдэг нь бол тодорхой байна. Бодлого байж магадгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань ч гэсэн таадагтай өнгөрсөн хугацаанд урт удаан хугацааны ирээдүйг харж байсан бол одоо бол ер нь дууссан. Энэ харилцаа бол хоёрдугаар группийн X-үүдийн хувьд бол ер нь дууссан гэж харагдаад байна. Шалтгаан нь гэдэг юм бол ер нь энэ хүн өөрийнхөө ирээдүйг илүү харж за би өөрөө ирээдүгээ харъя. Өмнө нь бол тантай хардаг байсан бол одоо ирээдүгээ илүү ганцаараа харж байна. Тэгээд энэ зүйлийг дуусгаад би энэ зүйлээс дахиад цов шинээр ирээдүгээ харах хэрэгтэй байна. Би өөрийнхөө явц замаа олох хэрэгтэй. Би өөрийнхөө амьдралыг бүтээх хэрэгтэй тий. За би өөрөө илүү гоё гэр бүлтэй болох ч юм уу. За эсвэл би гадаад явж ирнэ ажлыг гадаад явж суралцъя. Илүү өөр дээрээ анхаарах гэсэн байдлаар хандж байна. Энэ гадаадын мессеж бас маш их орж ирж байгаа учраас ер нь гадаад руу явах бодолтой хүмүүс маш их байж болно. Тэгээ өөрийгөө л ер нь бодоод энэ харилцаанаас гарч байгаа нэрэгтэй байна л да. Энэ харилцаанаа бол X-үүдийнх нь говьд таны талаар бодож байгаа зүйл юусэн алах. Одоо бол яг л өөрийгөө л бодож байна. Би яах ёстой блэ? Одоо бүх зүйл дууссан. Би яах вэ? Би юу хийх вэ? Би хинтээ уулзах вэ? Би цаашаа яаж амьдрах вэ гэсэн шурт өөр төрөл ажиллаж байгаа өөрийгөө л ингэж бодож байгаа. Энэ хүний хувьд бол энэ харилцаа угаасаа дууссан гэсэн мессеж бүр зөндөө гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаа бол X-үүдийнх нь хувьд бол ихэнх хүмүүсийн хувьд бол дуусчих ер нь л баг ирэхгүй дээ гэсэн мессеж орж ирж байна. Гэхдээ яг хуу баг зэргийн хувьд эргэлзгийн хувьд л эргэлздэг. Буцаж ирэх үү яах вэ тий? Буцаж ирсэн дээр үү яасан дээр үгж боддог ч гэсэн за хувь тавилангаараа л болох байх. Үнэхээр тэр битээр нийлэх ёстой, учрах ёстой, амьдрах ёстой бол буцаад нийлнэ. Амьдрахгүй бол тэрүүлээс тэгээд би ганцаараа ингэж явсаар байгаад ганцаараа өгсөн ч хамаагүй гэсэн бодолтой. Пиндээр ер нь бат зогссон хүмүүс энэ манайхан. Ер нь хэцүү л юм байна да. За яад энэ буцаж ирэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэдэг. Тэгэхээр та хоёрын хооронд ер нь маш их маргаан зөрчилдөөн байгаад идэг гэж харагдаж байна. Тэмцэл энэ нь болохоор үл ойлголцол би ойлгохгүй байсан. Өнгөрсөн хугацаанд энэ харилцаан дээр жижиг сажиг маргаан их байсан. Хоорондын үзэл бодлын зөрүү бол маш их ер нь зөрүүтэй зүйлс их байна. Эннээс болоод ер нь ингээд залхсан, шантарсан ч юм уу тий ер нь бүх зүйлийг ингээд дуусгах гэсэн бодолтой хандаад одоо харин энэ хүний хувьд бол илүү нэг хариуцлага тавьж өгүүлчих. Гомдол хариуцлага тавьж өгүүлээд одоо би өөрийгөө гих ёстой гэсэн байдлаар хандж байгаа хүмүүсээ гэж харагдаад байна. За угаасаа ийм энергитэй байхад манайх одоо ийм хүнээс зууралдаж та хэдийн энергис бол тэс хүндлийн энерги гарч ирж байна. Их хүмүүстэй би хандаж хэлэхэд бол ийм болцсон хүнтэй ер нь зууралдаа тэгэхээр байна уу та энэ бол таныг санаж байгаа бодож байгаа энэ харилцаан дээр хичээ зүтгэе хамтдаа бодлогыг бүтээе гэсэн зүйл бол байхгүй. Одоо бол энэ хүн маань яг л өөрийгөө хараад явцсан. Өөрийнхөө амьдралаа гэж явж байгаа хүн бол хэцүү шүү дээ. Тэгэл таал хоорондоос нь зүтгэжэлтэй хамаг юм гарна. Тэглээч гэсэн нэгэнтэл сэтгэл нь ийм хүний тантай хамт байлаа ч гэсэн л хэцүү яагаад гэхээр энэ хүний сэтгэл нь хурцжээ гэж харагдаж байна.
За сахиусаас нь бас хөөрхөн мессеж орж ирж байна. Би бас яана гэж бодож байна. За та хэдийн маань сахиусаас нь юу гэж хэлүүлж байна вэ гэд тэгэхээр за өвгдээцэст нь юу ч хийж үлдээ та хэдийн маань хардаг тэмгээр бурхан одоо аав ээж энэ ч үж болно. За та хэдийг маань санхүү дээр илүү төвлөрөө өөрөө өөрийнхөө нөгөө доктортой байдал дээр илүү төвлөр гэж харагдаж байна. За тэгээд дээрэс нь нойргүй хоноод байгаа бол энэ болгон дээр бас ажиллах хэрэгтэй. Сэтгэл зүй талаас энэ төгшүүр, айдас төгшүүр, эргэл зүйн готрол юу гэдгийг энэ болгоноос одоо гарах хэрэгтэй шүү таад маань гэж хэлүүлж байгаа. Нэг гацсан байдлаасаа гараад хүн амьтантай нийлээд найз нөхдөдтэйгээ уулзаад гэр бүлийнхнийг ингээд хүрээлэлд орох ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийгөө жоохон нийгэм рүү түлхэх хэрэгтэй гэдэг хоёрын маань холбоо харилцаагаа хүмүүстэй холбоо харилцаа энэ хүрээлэл рүү орох тийм холбоо харилцаа тогтоох бусадтай энэ хин ч гэж болно. За магадгүй эсрэг хүнсний ч хүмүүс ингээд холбоо харилцаа орж ирдэг мессежчдэг бол тийм байх хэрэгтэй байна. Болцооны саналгаа бол болцоо төсөөд гимгүү байна. Ер нь бол та хэд маань ингэж ганцаараа байж болохгүй. Та хэдийн энерги бол маш хүнд байгаа байхгүй. Ганцаараа ингээд гуниглаад байгаад бус хүмүүсээс ч тэр нийгмээс ч тэр өөрийгөө тусгаарлаад нэг гомдол харуулсалтай амар эдэгтэйлэн гэсэн бол яах вэ? Тэгсэн бол яах вэ? Би тэгээд хийчихв. Энэ ингэчүү. За тэр үед тэгчдэг байж буцаж ирэх болов уу гэл ингээл маш их эргэлзээнд автаж чинь бүр ингээ өөрийгөө живүүлээд байна. Энэ нь юуных вэ гэдгийг хийж таны гаднаас чинь живүүлэхгүй байхгүй. Одоо хил амт хийж орж ирдэг ч юм уу эсвэл ямар нэгэн нөхцөл байдлаар таныг ингээ зовоодаг, шаналгадаг хүн бол ер нь байхгүй. Тэгээд ингэж их зовоож байгаа хүн хийм бэ гэдгийг ирцээц та өөрөө л. Та өөрийнхөө эрүүл мэндийг хайрлахгүй байна, сэтгэл зүгээ хайрлахгүй байна, өөрийнхөө ирээдүг бодохгүй байна, өөр дээр ажиллахгүй байна. Нөгөө хүн чинь ирээдүгөө бодоод өөрийгөө ингээд бодоод явж хад та ерөөсөө энд өөрийгөө нэг бодож байгаа ч зүйл алга. За хэрвээ энэ зүйлээсээ гарсны дараа та хэдийг юу хүлээж байгаа бэ гэхээр энэ зүйл тэгээд ч та ирээс халалт бол нэг тийм буруу зүйл байгаагүй гэж хэлүүлж байна. Яг тэгэхээр энэ зүйл таны илүү аз жаргалтай болохын тулд амжилттай болохын тулд тийм сайн сайхан болох таны тэр нөгөө гадаад дотоод үзэмж дээрээс нь амьдралын чинь эд баялаг хөгжилтэй байдал таны улам цэцэглүүлэхийн төлөө урт удаан хугацааны төлөө ер нь ингэж болж байгаа зүйлээ та бүхэн энэний эцэст энэ бүхнийг даван туулаад гараад ирэх юм бол юу болох вэ гэхээр танд илүү доктортой урт удаан хугацааны харилцаа орж ирэх байна. Та хэд маань илүү аз жаргалтай хүмүүн мэдрэмжтэй болох гэж байна. Та хэд маань илүү энэ нөхцөл байдлаас өнгөрснөөсөө ч илүү өсч аз жаргалтай болно. Хизээч ухаан доошлно гэсэн зүйл байхгүй. За та хэдийг маань одоо хүмүүстэй ингэж ажиллах тэр нөгөө бэлэг эргүүлж байна гэдэг чинь тэгээ өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилго дээр энийг ажиллаа гэж хэлүүлээд байна л та. Тэр тусмаа яг залуу хүмүүсээс юм энерги орж ирж магадгүй юм байна. Хүүхдэр чинь дамжуулж ингэж сайн сайхан зүйлс болох ч юм уу эсвэл яг нэг залуу эрүүлүү ирч хүчтэй нэг өөрөөсөө дүү хүмүүстэй нийлэх тэр хүрээлэлд орох магадгүй холбоо харилцаа тогтоох хүмүүс чинь танаас залуу байж болох тийм хүмүүстэй болзоонд яваад ингэж та өөрийнхөө нөгөө юм унтсан байгаа сэтгэл зүгээ бас эргэж харахтай өө би чинь залуу байгаа үедээ ямар байсан юм бэ гэсэн зүйлийг харуулах юм биш үү дүүнэр байж болно. Өөрс чинь залуу хүмүүс байж болно. Тэгээ та хэд маань нөгөө залуу хүн хийж хүчийг буцааж ингэж болж авах унтарсан байгаа энэ байдлаа бас эргүүлж болж авах магадлалтай юм байна. Тийм болохоор аль болох одоо нийлэх юм бол өөрөөсөө ихч ах хүн гэхээс илүү жоохон залуучуудтай цаг хугацаа өнгөрүүлээд үзээрэй манайхан. За би чамаас чиний хайртай хүнээс ч одоо нэг мессеж авчирсан. Би аз жаргалтай байгаа. Амар амгалан байна. Би чамд маш их хайртай. Бити миний төлөө ингэ санаа зовоорой гэж хэлж байна. Тэгэхээр хэлчихгүй хийхсээс нь оруулж ирж байгаа мессеж юм шиг байна. Тэгэхээр бити ингэж надад төлөө ингэ санаа зовж надад ингэж хэцүү байдалд ороорой. Өөрийгөө бодоод ураг шалахаарай гэсэн мессежийг оруулж ирсэн байна. За 2 дугаар бүлийнхээ хандаад хэлгээд өнөөдөр 8 цагаас миний өнгөрснийг тавьж явуулах, за X-ийг тавьж явуулах, өнгөрсөн гомдол харуулсал шархаа яаж эрүүл аргаар тавьж явуулах бэ гэсэн сургалт маань онлайнаар явагдах байгаа. Тэгэхээр та хэд маань
Энэ сургалт маань бол ганц одоо олж байгаа хичээлүүд маань яг сэдвүүдээрээ. Тэгэхээр та хэд маань өнөөдөр хэрвээ өөртөө ажлын гэсэн юм байх юм бол орж ирэх сургалтанд бүртгүүлээ. Сургалтанд суугаарай. Онлайнаар Facebook бол Instagram-аар холбогдоод надаас мэдээлэл авч болно. Хүн тэгээд зэцэд өөр дээр л ажиллахгүй хөндлөнгөөс гаднаас нэг хүнээр засал юм хийлгээд ном уншаад болчдөг зүйл биш шүү дээ манайх. Хүмүүс ихэнхдээ орж ирээд ингээд засал хийх чи за таараар үзүүлж чи ламаар үзүүлж чи бөөр үзүүлж чиг яваад гэдэг амьдрал тэгээд дэшилчдэг бол бидний амьдрал зүгээр Монгол шиг жаргалтай амьдрал байхгүй, Монгол шиг баян амьдралтай хүмүүс байхгүй, Монгол шиг сайн сайхан хүмүүс байхгүй, ямар их шүтлэгтэй, ямар их хүмүүсээр үзүүлж харуулдаг арт иргэд хэлээ бид нар чинь тийм ээ. Сайн бодоод хэдүүлээ одоо жоо ухамсар дээр ажиллах хэрэгтэй байна. Өөр дээр ажиллах хэрэгтэй. За би чамаас ямар нэгэн одоо мессеж мэдээ хүлээж байна. Энэ бол миний буруу байсан. Гэхдээ би чамаа буруутгасаа. Одоо бол миний яг өөрийгөө эмчлэх ёстой цаг хугацаа тэг би чамайг ингээд намайг орхиж байгаа гэдгийг мэдэрч байна гэж хэлүүлж байна. Тэг яг эксүүдийн хувьас бас та хэдийг аюу буруу ойлгосон зүйл байж болох юм байна л да. Та хэдийг өөр ингээд намайг орхисон. Тэгээд таныг багдуу удаан хугацаанд хүлээсэн байж болох юм байна. Тэгээд одоо ер нь эцээ за би өөрийгөө анхаарал өөр дээр ажиллая гэдэг ингээд өөрийгөө сонгоо явчихуу да гэсэн мессеж орж ирж байна. Тэглээгээд таад маань бас энэ үгээр нь буцаад ирэх ч юм уу мессеж чигс харилцаа холбоо харилцаа тогтоож таад маань хойноос нь өөрсдөө гүөх гэдэг бол бас л хэцүү зүйл шүү дээ манайх. Дараа туршлагын харахаар тийм байгаа учраас за тэгээд эхлээд хичээлдээ суугаарай. Тэгээд дараа нь шийдвэрээ гаргаарай манайх. За гуравдугаар бол ихнийг хаваачлах төрцгөө чи гэж бод. За гуравдугаар бүлгийн маань хувьд ямар байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанаас ахуулаад жаа хүнд ачаагаа мэдэрсэн за суралтад нүр тулгархад байгаа хүмүүс байна. Энэ харилцаан дээр л угаасаа гарч ирж байна л да. Тэгэхээр юу вэ гэдгээр таад маань харилцаан дээр нэлээд сэтгэлийн шарах хамс энэ нь бүр бага хэмжээний сэтгэл готрол, депресс, стресс биш зүгээр үнэхээр таны сэтгэл зүрхийг маш их гомдоосон, шархлуулсан, таны төсөөлөг үзүүлэлт болсон гэж харагдаж байна. Урт хугацаанд нэг хүнийг ингээд өөрчлөгдөх болов уу гэж хүлээж ийсэн дахин боломж өгч ийсэн чинь нөгөө хүн чи та гэдэг гинтийн байдлаар хайцсан ч юм уу орхицсан эсвэл ерөөсөө харилцаанд хэрэгжил зүтгэл гаргаагүй таныг улмал гомдоосоор байгаад сэтгэл зүрхийн нэлээд шахалтуулсан байгаа байдалтай харагдаад байна. За тэгээд бас дээрээс нь ер нь л одоо тайд маань ер нь харилцаанаас шинэ харилцаа эхлэдэг гэж бодож байгаа. Бодолтой хүмүүс байгаа бол таад маань зөв группээ сонгож ий. Гэхдээ энэ шинээр харилцаа эхлэе гэдэг нь X-тэйгэн буцаа нийлэх биш шүү. Ер нь энэ сэтгэл зүрхний шархаасан болоод өнгөрснөө хэрэгүүлж бодоод өөрөө ер нь харилцаанд ямар хичээл зүтгэл гаргалаа тийм. Тэр зовлон болгоно бодоод одоо ер нь би шинэ харилцаа, шинэ хүнтэй эхлүүлэх ёстой байна гэдэг зүйлийг ойлгож авч байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. За урдугаар бүлгийн маань X-үүдээ юу гэж байна? За тийм байна. 3 бүлэг маань гурлаа тест хөндлөн мессежүүд орж ирж байна. Таад маань харин одоо яаж вэ гэхээр энэ харилцааг угаасаа л болиё гэж бодож байна. Ер нь бол өөрийгөө бодоод эхэлсэн байна. Өөрийгөө хайрлая, өөрийгөө юудаг бодъё. Би өөрөө ингээд гадаад дотоод явах гэмаад байна. Ер нь гадагшаа явъя гэж хүсэж байгаа хүмүүс байгаа бол энд зөв группийн сонгоод ороод ирсэн хүмүүс байна. Таад маань ер нь ингээд нэг тийшээ явж суурах, ажиллах эсвэл заавал гадаад байх ёсгүй тий орчин нөхцөлөө өөрчлөе гэсэн хүмүүс байгаа. За амьдралыг шинээр харъя, шинэ боломжуудаа өөртөө нээе. За тэр тусмаа ажил төрөл дээр тий мөнгө санхүүгийн байдал дээр бас өөртөө анхааръя гэсэн байдлаар маш их хандаж амьдралыг ер нь шинэ хуудас, шинэ нөгөө өөрчлөлтийг хүлээж авч амьдралаа маш их шинээр эхлэмээр байгаа хүмүүс байна. Яагаад гэхээр өнгөрсөн тхийн харилцаа чинь та ихэд маш их тэр зөрчилдөөн тэмцлийг авчираад байсан. Тэгээд энэ нь гацалтыг авчираад байсан. Яагаад гэх юм бол та хэд маань магадгүй үзэл бодлын хувьд маш зөрүүтэй хүмүүс юм. Та хэд гадаад явахыг хүсдэг харин X нь зүгээр нэг төрлийн албарын яагаад чигээд ингээд 2 саяыг аваад байж явахыг хүсдэг тийм.
Тийм хүмүүс аль та таад маань илүү ирээдүрөг чиглэсэн зүйлийг хардаг бол X-үүд нь илүү өнгөрсөн лүү чиглэдэг. Яг л нэг байгаа боломжоо хардаг, өмнөхөө хардаг ч юм уу. Тийм энергитэй хүмүүс байж болно. Яг X-ийн энергийг гаргаж ирээгүй болохоор би сайн одоо уйлшгүй тийм юм хүн гэж хэлж чадахгүй. Гэхдээ яатчгүй л энэ дээр тийм мессеж орж ирж байна. Та хэд маань аливаа зүйлийг ингээд хүмүүнөөр шийдэхийг хүсдэг, шинээр эхлэхийг хүсдэг, боломжуудыг хатгахыг хүсдэг. Ямар нэг өөртөө боломж бололцоо гаргаж ирдэг зам магадгүй нэлийн бүтээлч хүмүүс байж болно энэ дээр. Айгу өөртөө боломжууд нээгээд байгаа учраас нэг зүйл дээр хизээч баригдмал байж чаддгүй. Ажил төрөл дээр ингээд баригдаал хоригдоод байх юм бол та эдийн энерги өөрсдөө ингээд уналтанд ордог, энергэнд уушаалдаг, магадгүй ингээд сэтгэл готролд ордог хүмүүс байж болно. Бүтээгч шинийг эргэлхийлэгч хүмүүс байгаа байхгүй юу? Нэг бизнес эрхэлдэг, хуваараа юм хийхийг хүсдэг, тэрийг өргөжүүлэхийг хүсдэг. Ийм хүмүүстэй чинь нөгөө нэг тэс хөндлөн чи ингээд нэг төрийн албанд хаагчийг хүүхдэд төрүүлээд гэртээ сууж бай. Эсвэл ингээд ийм л амьдралаар бид нар амьдрах хэвээр хүн болгон ийм байна. Ажил хийж ижил хүн амьдрдаг гэсэн бодол тулгаад ээдэг бол энэ тест маш том зөөр үүсгэлээ нөгөө нэг дарамт систем зөрчилтөө гарч ирж байна л да. Тэгээ та хэд нөгөө нэг ингэж өсч дэвжиж нэг гой хөгжим цэцгэлэх байдал жаа хандтаа өсөн дэвж байдал чинь харилцааг аюу гацалтанд оруулаад байдаг. Тийм энэ орж ирж байна. Санд маань нэгс ингэж бодхоос илүүтэйг ер нь бол энэ харилцаагаа моли өөр дээр ажиллана өөрөө шинээр зүйлсийг эхлэе гэж хардаг. Гэхдээ яг харилцаа гэдэг утгаас нь биш л дээ. Ер нь бол ажил санхүү амьдралынхаа тал дээр шин тал буцаг нэ яг хүмүүс их байдаг. За 3 дугаар бүлгийн маань X-үүдийн хувьд гээд тэгэхээр гуравдугаар бүлгийн X-үүдийн хувьд гээд тэгэх юм бол энэ хүүгэн тайлаа шинээр харилцаа эхлэхийг хүсэж байгаа, цааш нь эргэлхийг хүсэж байгаа. Тэгээд энэ маш их эргэлзээ гатсан байдлаасаа бол уг нь гармаар байгаа. Гэхдээ энэ хүн өөрөө тэрийг яаж гэдгээ мэдгүй маш их ингэ сэтгэлийн дан таваад байна гэж хэлүүлж байна. Тайд маань юм хүлээж авахгүй байгаа энерги байна л да. Хоёр талаасаа хоёр тэс хөндлөн энерги орж ирж байгаа байхгүй. Нэг нь бүх зүйлийг ингээд өөр дээрээ ажиллаад шин зүйлийг ингээд хийя гэж бодож байгаа бол энэ хүн чинь болохоор зэрэг аюу юу хүн бэ? Ястай үнэхээр ингээд хүнийг хараа хяналтандаа байлгах гэж хичээдэг, маш токсик, маш хортой тийм таныг харддаг ийдэж нь явуулдаггүй магадгүй ингээд юм чи дэмждэггүй сөрөг байдлуудын хаана энерги тэгэхээр 3 дугаар байдлын X дээр байгаа байхгүй. Өөрөө нэг яаж харилцааг эрүүл аргаар зөв аргаар авч явахаа мэдтгүү. Хоёр хүн ингээд хамтдаа хичээл зүтгээд хамтдаа нэг хүсэл мөрөөдөл нэг зорилгын төлөө тэмцэж энэ амьдралыг гэр бүлийн амьдрал гэдгийг аз жаргалтайгаар хамтдаа ингээд хөгжүүлнэ гэдгээ мэдтгүү. Ер нь баг хамт олон болж чаддгүй. Тантай баг болно гэхээс илүү таныг ингээд өөрийнхөө иргэшил бариад байдаг. Таны нэг энергийг ингээд базаад зуураад байдаг энергитэй байгаа байхгүй юу? Магадгүй нэг таныг гой болоход дурггүй, тийм ажил төрөл хийхэд дурггүй, эсвэл өөрөөс нь дээгүүр гарахад дурггүй, өөрөө энэ харилцааны манлайлагч байгаад таныг өөрийнх нь хүслээр байгаасаа гэж хүсдэг хүн байна яг үнийг хэлэхэд. Тэгээ таны энэ байдал энэ үнийг эцэстэн юуруулэхэд байна гэхээр энэ нөгөө хараа хяналтаас нь гараад өөрөөр байх гээд байдаг байдал чинь энэ үнийг зөвхөрөөд байдаг юм байна. Энэ хүнийг ядраадаг гэж харагдчихээн. За тэгээд энэ хүн бол ер нь ингээд харилцаа ер нь одоо нэг тавьж явуулна уу нь зөв гэдгийг өөрөө бол мэдээд байна. Энэ харилцаанаас гарах нь зөв хийнийхээ тусын тулд хийнийхээ одоо аз жаргалтай байхын тулд харилцаанаас гарч явах нь зөв гэж боддог хэрнээ тань руу маш их татагддаг гинэ. Яагаад чи тань руу л татагдаад байдаг. 3 дугаар бүлгийнхэн маань ерөөсөө үйл өөрийн харилцаатай хүмүүс илүү ороод ирсэн байна л да. Тэгээ нөгөө нэг харилцаа руу ч ингээд татагтаа салж чаддгүй, нийлж чаддгүй, хамтдаа байж хичээж чаддгүй. Тэгсэн хэрнээ энэ харилцаанаас гарч чадахгүй байгаа ийм энергитэй байгаад байна. Тэгээ тань руу татагтаад байдаг. Тэгтээ бол эцсийн ингээд ерөн салах нь бол ойлгомжтой доо гэж боддог. Тэгээ энээсээ бол дистресстэй өөрөө таныг хармалдаг, харддаг. Тэгээд нөгөө муу муухай зүйлүүд нь бүгд ингээд гарч ирээд байгаа хгүй юу? Уурлаа авахгүй юмдаа. Ямар хэцүү энерги хүнд энергитэй байна. 3 дугаар бүлгийнх маань X-үүдийн хувьд гэхээр нэг таныг тавьж явуулгаал татагдаал тэгэл тэрнээсээ болоод өөр аюу их сөрөг бодолд автаал их стресстэй
Тэгээ нэгч таныг ингээл хардаж үзэл, нэг буруугаар ойлгож үзэл, ариг тамхи хийлж үзэл ерөөсөө ямар ч юм бэ? Ийм хүн байх. За тэгээ уучраа олох хэлгүй дээ. За одоо хэдүүлээ 3 дугаар бүлгийн хандаа хэлж байгаа. Зөвлөмж зөвлөх юу бэ? За та хэдий маань ингэнэ сөрөг бодолд бити автаарай гэж хэлүүлж байна. За тэгээд бас хайр сэтгэлд аюугаа итгээрээ. За энэ ингэж байдгаа. Таныг илүү сайн аз жаргалтай болгох хүмүүс байгаа. Тэг хүлээ гэж харагдаж байна. Харилцаан дээр нэлээ хүлээ. Гэтэ яг нь ер нь бол та бүхнийг энэ харилцааг тавьж явуул гэж бас хэлэхгүй л л да шууд хай энэ хүнийг март орох гэж хэлэхгүй. Та эдэл бодол үзэл бодол ер нь ингээд орхиод би шин зүйл ихлүүлсэн дээрээ гэдэг өөр дээр ажиллаад явж байгаа болохоос та хэд маань магадгүй энэ харилцааг орхихгүй зүгээр яг өөр дээр ажиллаад нэг хитрхи юм хүнээсээ хамааралтай байгаа гэсэн бол та хэд маань харин одоо жоо өөр дээр анхаарад өөр дээр ажиллаад энэ байдал чинь нөхцөл байдал чинь таалагдахгүй ексүүдэн салчиж магадгүй. Гэхдээ ер нь нийсэн ч гэсэндээ та хэд маань өөр дээрээ л ажиллана гэж харагдаж байна. Өөрийгөө л бодно, өөрийгөө анхаарна. Тэгээ өөрийнхөө сайхныг илүү анхаарна. Өмнө нь бол энэ хүнийг илүү хичээгээл нэг энэ хүний аясаар яваад уналтанд ороод исэн бол одоо бол дахиж тэхгүй гэж харагдаж байна. За тэгээ сахиусууд нь та хэдийг хүлээ гинэ. Шийдвэр гаргах гэдэг бол та хэд бас жоохон хүлээгээд харцнаа. Тэгтээ нөхцөл байдлыг зүгээр аясаар ингээд явуулаад тэг үзэх хэрэгтэй байна. Бас яах вэ нэг 3 дугаар бүлгийн маань өөртөө энэ хүмүүстэй хайртай хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр та хэдийг маш шууд энэ харилцаагаа хаад явах бойл гэж хэлэхгүй байна л та. Тэгээ өөр дээрээ анхаар өөрийгөө улам хайрлаад өөрийнхөө нөгөө манлайллыг чадвар өөрийнхөө дайчин чадвар тэг өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй байна. Өөрийнхөө тэр хин бэ гэдгийг та хэд маань эргүүлж олох цаг хугацаа гэж харагдаж байна. Тийм болохоор та хэд маань үүн дээр илүү төлхөө ажиллаад өгөө. За тэгээ өнөөдөр манайхаа 8 цагаас миний өнгөрсөн болгоныг тавьж явуулах ирээдүйдээ гоё ямар зүйлийг манифест хийж оруулж ирдэг яаж манифест хийх юм те сайн зүйл рүү хэдүүлээ ингээд талхах тэр сургалт маань ганцхан удаа болох орой 8 цагаас онлайнаар болон та хэд маань тэгээ суул бүртгүүлээд ороорой. Сургалт маань бас баг зэргийн төлбөртэй байгаа. Төлбөрийн хувьд гэх юм бол төлбөр 25,000. За одоо юу гэж хэлж байна вэ гэхээр энэ дээр бас яг шууд утгаараа хүүхэд гэсэн мессеж орж ирсэн гэсэн. Тэгэхээр хүүхэдтэй болъё гэж хүлээж байсан хүмүүс байгаа бол бас тэр талаараа харахад зүгээр л юм байна. За чиний хүүхэд бол одоо ингээд ер нь сахиусан тэнгэрүүдтэй бурхадтай хамт ингээд аз жаргалтай байгаа гэж хэлүүлж байна. Тэгээ хүүхэдтэй болж чадах болов яах бол гэж санаа зовж байсан хүмүүс бол хүүхэд бол орж ирнэ. Хүүхдэн зүгээр тэнд аз жаргалтай сайхан байгаа. Та тэр маань ирэх цаг хугацаагаа хүлээгээд тийм болохоор бити ингэж хүүхэдтэй болох болов яах бол гэж бити санаа зовоорой гэж хэлүүлж байна. За чи энэ циклийг юу хаах хэрэгтэй байна. Чамайг сахиусан тэнгэрүүд нь илүү амар амгалан руу чиглүүлээд дуудаад байгаа дараагийн алхам руу чинь ингэ чиглүүлээд байгаа аз жаргалтай алхам руу ч одоо ингэ чиглүүлж байна гэж хэлүүлж байна л да. Тэгэхээр бас л сахиусуудынх нь хувьд бол ер нь дараагийн алхмаа аваа гэсэн мессеж оруулж ирж байна. Тэгээ энэ нь болохоор яг та хэдийг маш сал гэж хэлэхгүй байгаа хэрнээ нийл гэж хэлэхгүй. За 3 дугаар бүлгийнх маань үнэхээр X нь буцаж орж ирээд нийлийгээд тэгэх юм бол өөртөө нэг орж ирээд юу агаараа хувийн өмчлөг юм аваад үзэрэй. За яагаад гэд тэгэхээр өмнө нь би бас юм уншлах хийсэн чинь нэг групп дээр яг ингээд надад тодорхой мэдээлэл орж ирэхгүй байсан. Маш олон хүмүүс үзэж байгаа учраас би нэг түүнийг үзээгүй тийм болохоор олон энерги чинь ингээд тавцаад шууд сахиусууд нь бас хэлж чадахгүй байхгүй юу? Бүгдийн сал хийж чадахгүй, бүгдийн нийл гэж чадахгүй. Тэгэхээр хүмүүсээс сурч ингэж харахад бол угаасаа зарим хүнийг бол үлдгэж бол зарим хүнийг нийлэл гэж хэлж илээ. Тэгэхээр энэ дээр маань ч гэсэн яг тэгж харагдаад байна. Сахиусууд нь уг нь бол энэ циклийг хаах хэрэгтэй амьдралаа хаагаад илүү шинийг эхлээд ингээд дараагийн алхам руу ор гэж хэлж байгаа ч гэсэн нөгөө талаараа нөгөө хүмүүст нь юу гэж хэлээд байна гэхээр дараагийн алхам аваа гэж хэлээд байгаа байхгүй юу?
хүүхдтэй болмоор байгаа бол хүүхдтэй бол тэгээ зүгээр өөр дээр анхаар өөрийгөө буцаагаад бол хайр гэж хэлүүлээд байгаа. Та ээж тэр мөрч ирж байгаа мессеж өөрөө хайр харилцаан дээр дахиж алдаж болохгүй гэж хэлүүлээд байгаа. Тэгээд яалтчгүй хоёр энерги явж байгаа юм байна л да. Нэг хэсэг бүлэг хүмүүс нь нийлээд өөр хүүхдтэй болоод энэ харилцаагаа цааш нь ингээд аваад явах энэ харилцаа нэр өөрийгөө алдахгүй байгаад хичээгээд явах бол нэг хэсэг хүмүүс энэ харилцааг шууд орхих хэрэгтэй. Шинээр хэлэх хэрэгтэй юм байна. Гисэн мессеж урж ирж байна. За одоо нэгсүүдийг нь хэлүүлж байгаа зүйл юм явуулмаар байна. За би чамайг санаж байна гэж хэлүүлж байна. За магадгүй энэ том хүний утгаарч байж болно те. Би чамайг хүсэж байна гэсэн утга бас орж ирж байна. Тэгэхээр таныг санаад байгаа маш олон зүйлс надад чамайг байг сануулдаг. Би чамтай найзуудаас ч илүү байхыг хүсэж байна гэж хэлүүлж байна. Тэгэхээр та хэд маань магадгүй нэг хүрээллээсээ гарах зүүн өнгөрсөн хугацаанд аагүй хайртай дотн халуун дулаан байсан бол тэр зүйлийг илүү эксүүд нь хүсээд байна гэж харагдаж байна л да. Яалтчгүй л энэ 3 дугаар бүлгийнхний манай эксүүд явж та маш их хайртай хүмүүс байна. Тэгээ бас ойлголцлын маш их зөрүү явж байна уу да гэсэн ойлголт урж ирж байна. Ойлголц үзэл бодлын маш их зөрүүдийн би биенээ буруугаар ойлгосон. Та хэд маань уг харилцааг илүү хөгжүүлэх гээд хамтдаа аз жаргалтай амьдралыг бүтээх гээд байгаа боловч эрэгсүүд нь та хэдийг харж хараа хяналтандаа байлгах гад өөрөөрөө байлгах гад тэгээд тийхгүй болохоор өөртөө хайргүй гэж бодоод хартаад өөр хүмүүс орж ирдэг, өөр хүмүүс таалагддаг. Надтай ирээдүйг хартгүй гэж бодоод маш том үзэл бодлын зөрүү явж байна. За гэдэг хүрээд 3 дугаар бүлгийн маань уншлаг дуслаа. Бүгдэнд нь баярлалаа.